Хөлбөмбөр нутаг нь Думдад Орос, Монгол гурван улсын уулзуурт байрладаг. Думдад улсын нутаг дэвсгэр дээрх өсцхөлөнд сайхан тал нутгийн нэг болно. Гурван улс харилцан бараалсан онцгой байршлаас болж тал нутгийн соёл болоод харь газар орны зан үйлийг өөрчлөлцүүлсэн байдаг. Хөлбөмбөрийн эргэх дөрвөн улирал нь болцоо алдалгүй солигддог онцгой газар зүйнийхээ байршлаас болж өөр өөрийнхөө хөв намбаараа өнгө ялгарж байгалийн зураг болон харагддаг. Яг иймэрх өөрмөж онцлогтой байгалийн өнгө үзмж болон олон иштэй соёл нь хөлбөмбөрийг уран зурагчдын хараандах эрдэнэсийн сан болгосон байна. Тийм ч болохоор жил бүр бүх улсын 34 муж хот өөр тансах орон тэрчлэн Монгол, Орос улсын уран зурагчид хил даван энд хурн цугларддаг. Тэд тал нутгийн өрцөн зогсож зургийн биерээр хөлбөмбөрийн тал нутаг гол мөрөн айл тосхоныг зургийн хавцсандаа амьдулдаг байна. Тал нутгийн соёлыг нэн олон хүмүүсд үзүүлэх энэхүү хараанаас тухайн газрынх нь жил бүр бүх улсын нэртэй уран зурагчдыг хөлбөмбөр нутагт хуран цуглуулж бор материал цуглуулах ийм ажиллагааг өрнүүлдэг байна. Энэ ажиллагаа нь Думдад гадаадын зурагчдад солилцоо харилцааны тавчин хангааснаар барахгүй уран зургийн үзүүлэг соёл зугаацлыг уусалцуулан ухаагуулахаар дамжин хөлбөмбөрийн соёл иргэншилийг дэлхийд уламжилсан байна. Энэ удааны тосон зургийн зураг зурах энэхүү хөдөлгөөн нь хөлбөмбөр нутгаа гадагш сурталчилан ухаагуулах, танилцуулах ийм зорилгоор явагдаж байгаа болохоор улсын дотоодын нэр хүндтэй олон уран зурагчид ирснээр барахгүй Орос улс, Монгол улсын нэр төртэй хүндтэй ийм олон зурагчид хөрөлцөн ирсэн байгаа юм. Ингээд одоо энд яг Монгол улсын нэрт уран зураач, их сургуулийн уран зургийн багш Батбаатар яг сайхан одоо зураг зурж байна. Ингээд түүний сэтгэлээс хуваалцъя. За сайн байна уу? Сайн явж ирсэн үү? За. Өнөөдөр энэ тосгонд ирээд ямар зураг зурж гинөө та ер нь? Миний хувьд энэ гоё тосон бол аягүй их таалагдж байгаа. Тэгээд яг одоо Монголд байх харагдахгүй тэр гоё орчин нөхцлүүд нь бүр аягүй гоё харагдсан учраас энэ ой модтой энэ зүгийг бас харж байна. За тийм байна. За энэ зургийн хувьд яг вэ гэхээр бид нар тал нутаг гэр мал зурдаг бол одоо энэ хятад нутагт ирээд яг арай өөр байгалийн онцлог, өөр тосхон, өөр гацаа зурна гэдэг бол яг зураач хүний хувьд аюу гоё одоо маш гоё сэтгэл төрж байна. Тэгээд яг энийг юу өдрийн өглөө маш их харснаас энэ байрал дээр сонгоод зам болон одоо ингээд юуны сараалчин хашаа тэгээд уул юу мод оруулсан энэ их гоё зураг зурж байгаа даа шүү дээ. Зураач дээр бол хамгийн гоё зүйлтэй. Нэгдүгээрт нь үзэсгэлэн гаргах, хоёрдугаарт нь ингэж хамтдаа явж олон улсын зураач нар хамт зураг зурж биенээсээ суралцаж ер нь бол уран зургийг их сургууль гэхээсээ илүү яг ингэж явж сурдаг гэж би ойлгодог. Би өмнө яг ингэж 7 удаа ирэхтээсээ зурж байгаагүй. Тэг яг явж зурх юмсан гэж бодож ирсэн. Энэ удаа маш их ажилтаа байсан ч гэсэн би бүр яг хөсөж өөрөө ирсэн. Яг заавал зурна гэж бодоод. Надад бол улс улсын зураачдын өнгө нь өөр байдیں۔ Яг өөр тэрүүл мэдэгддэг. Тэг өнгө нь өөр яг нөгөө зураачийн дотоод сэтгэлийг илэрхийлдэг гэж ярьдаг шүү дээ. За тэгэхээр энэ удаа ингээд манай хөлбөмбөр нутагт хурж ирлээ. Бид нар чинь бас их олон газруудаар ингээд зураад явлаа шүү дээ. Танд ер нь энэ удааны нэгтгэрчний хөлбөмбөр нутаг ямар шиг санагддаг вэ? Ямар төрөлтэй байна? Маш сайхан нутаг байна. Тэгээд надад боломж авах юм бол дахиад 10 хоног зурмаар байна. Тэгээд энэ нутагт дахиж ирж бас зурах хүсэл дүүрэн буцаж байна.